Baby, you can call me swaggy. Baby, you can call me swaggy. You can call me swaggy, babe. За сайн байцгаана уу? Буцаад ирлээ. Дахиад reaction видеогоор тэгээд яг миний анхны төлөвлөгөө бол нэг олон reaction видео хийн гэж бодоогүй. Гэхдээ тэр тусмаа яг өнөөдрийн дугаар ахаад хийн гэж бодоогүй. Хамгийн ихний reaction хийсний дараа маш их дэмжлэг үзүүлсэн. Одоо баг 10,000 хүн үзчихсэн, 3,000 дагагчтай болчихсон. Богино хугацаанд маш их хайр үзүүлсэн. Баярлалаа бүгдээрэнд нь. Тэгээд тийм болохоор би одоо бичлэгэнд аль болох дахин олон бичлэг хийх хичээж байгаа. Гэхдээ бас зав зай тэр болгон болохгүй байна. Одоохондоо та бүхэнд би нэг өмнө авсан бичлэгнүүдээ янзлаад 7 хоногт 2 бичлэг явуулж байгаа бол одохгүй нэг 7 хоногт нэгийг явуулдаг ч юм уу амжуул тэгжил явах байх гэж бодож байна. Гэхдээ натаа хамтаараа намайг дэмжээрэй. Тэгээд би бас гоё юм хийх гэж байна. Тэгээд одоо өнөөдөр дахиад нэг reaction видео хийх гэж байна. Өмнөх бичлэгийн дараа амар олон мэдээлэлтэй болсон Blackpink-ийн талаар үнэхээр ямар амжилттай яваа, ямар айхтар хамтлаг болохыг нь Coachella дээр тухайн өдөр тоглож исэн, дуулж исэн. Тэгээд үнэхээр Blackpink-ийн талаар зөндөө мэдээлэл цуглуулсан. Тэгээд Jennie-гийн соло гэдэг үг ер нь бол өнөөдөр анх удаа биш 2-3 сонсцсон. Тэгээд бүр орчоод тэгээд зааз би энэ дээр reaction хийх ёстой байна гэж бодоод DJ тэрнээс би бол дахиж нэг K-pop-оор оролдохгүй бах. За тий эхний бичлэгэн дээр маш олон гоё комментүүд ирсэн. Сүүлд нэг санал ирж илээ. Тухайн дуугаа судлаад хийгээрэй гэд. Тэгэхээр тэгэх юм бол энэ reaction байха бол чинь reaction гэдэг бол үзээд одоо ямар реакц гэж монголчууд ярьдаг те. Ямар сэтгэл хөдлөл илэрхийлэх гарч байгааг үзүүлэхийг reaction гэж нэрлэдэг. Хэрвээ би энэ дууны тухай бичлэгнийхээ өмнө судлаад хэн бэ гэдгийг юу вэ, энэ дуу ямар утгатай вэ гэдгийг хэрвээ би судалчих юм бол энэ одоо review ч юм уу те research болчихно. Энэ судалгаа болчихно. Тэгэхээр reaction гэдэг бол би хувьдаа тэгж ойлгоод байхгүй. Үзээд анхныхаа сэтгэлдлийг ярих юм болов уу гэж хувьдаа бодоод байна. Тийм учраас би тийм мэдгүй дуунууд аль болох хийхийг хичээнэ хойштой. Гэхдээ бас ямар дуу сонирхолтой дуу гарахыг хэлж мэдэхгүй байна одоохондоо. Тэгээд өнөөдөр Jennie-гийн сологоор хийн. Солог бол би харин сонсцсон байгаа. Гэхдээ өнөөдөр дахиад ярилцсанаа. Тэгээд өмнөх бичлэгэн дээр би ямар алдаа гаргасан бэ гэхээр англи сабтайтлыг насаагагүй юм билээ. Тэгэхээр өнөөдөр бол англиг нь асаачих юм бол бас үг мүгийг ойлгоод те хэдүүлээ юу хэлэх гээд байгааг нь илүү ойлгох хаа гэж. За ингээд бичлэгийг эхлүүлцгээе видеого. Jennie-гийн соло энэ тэгэхээр Blackpink хамтлагийн хамгийн анхны соло аль нэг гişмийн соло юм билээ. Бас нэг феминист юм уу те female empowerment дуу ах ганцаараа зүгээрээ гэдэг. Яг хэрэгтэй хүн дээр ч гэсэн бас орлуулад ярьж болох бах. Тийм Blackpink хамтлаг за Солонгост бол ерөнхийдөө хамтлагууд ийм амар амжилтанд хүрэх бол тийм амаргүй байдаг. За энэ талаар юуны дараа ярих заяа. Тэгээд хэлцгээе. Ва та 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 та. Чичона. За ийм хөөрхөн ийм охин байхаас залхаж байгаа юм шүү. Манай сая тийм такс тасч ин бодоо шүнжин шоудж байгаа өглөө хийж байгаа юм шиг байна. Үрээр одоо болохоор ингээд үд болтлон таад босч байна. За нэг юм жижигхэн юу хийж ин хаанаага юм идсэн нөө хараа мараа гэсэн юм ингийн бол надад хэрэггүй. Энэ бол тэмдэг харин түүх бишээ гэж юм. Энийг би юу гэж ойлгосон бэ гэхээр одоо энэ том харшоогойз энэ бол Jennie өөрийгөө гүнж идэг тийм илэрхийлж байгаа юм болов уу гэж би ойлгосон. Яг тэгвэл эмэгтэй хүн болгоо өөрийгөө дотроо гүнжээр те одоо анжелаар ч гэдэм үү гэж сайхнаар мэдрэх ёстой. Тэгж байж тэр хүн эргээд гэрэлтэн гялтганаа тийм болохоор яг тэр би гүнж байна чи наа гүнж шиг трит хийхгүй байна чи наа ингэж гүнж шиг хайрлахгүй байна зүгээр чи сайн юу хийж ингэ найз шиг ч юм уу те зүгээр энгийн байлгаад байна хэдийгээр энэ үлгэр дээр гардаг хайр биш ч гэсэн
чи арай л байна өгшөн гэдэг санаа яваад байна. Романс байхгүй те. Үнэн юм байхгүй. Би харамсаж чинь гэхдээ яг үндэнийг харамсахгүй байна. Энэ гэхдээ солонгосоор beach гэдэг нь болохоор shining гэдэг үг юм шиг байна. Гэхдээ бид нэр угаас мэдж штэ өөрөө англи хэлтэй, унган англи хэлтэй хүн Нью Зеланд өссөн гэж хэлээ. Тэгээд we all know what you trying to say. B word те. Тэдэн харж байгаа түрүүнээс энэ бол харш, энэ бол хаан биш юм а гэхэд язгууртан зэрэглийн хүмүүсийн ордонд амьдардаг. Тэгээд ордонд байгаа энэ гүнжийн санааг л гаргаад ах шүү. За би энэ талаар судлаагүй. Гэхдээ би хувьдаа хэлэхдээ Blackpink гэдэг нэр болохоор тийм ширүүн, мин мөртлөө бас тийм cute гэдэг утгыг хар бол ягаан өнгөөр үзүүлсэн бол тэгэнгүүт яг энэ scene дээр болохоор Jenny орж ирээд өөрийнх нь тэр cute түрүүн хамгийн ихний үг байсан шүү дээ. Delicate тэр даруухан хөөрхөн төрх ягаан төрхөө хүүхчиг төрхөө одоо угаах гэж байна. Тэгээ өөрийнхөө pink-ийг хаяад black доторх black зангаа гаргаж байна. Чанараа гаргах гэж байна гэдэг санаа энд явж байгаа. За одоо яг тэр санаал яваад байна. Би чиний хөөрхөн охин байсан үгүй. Одоо бол би өөрийнхөө хаан ширээн дээр, хатны ширээн дээр сууж байна. Би одоо бүгдийг өөрөө их болно гэв. Оо энэ төрх бол амар. Энэ бол сайсын мөртлөө амар мин төрх. Тийм ширүүн. Одоо чи иргүй. Одоо чи бол сэн байна. Би одоо бүгдийг өөрөө хийн. Эй. Тэгэхээр энэ хэсэг болохоор клубд энэ залуу тэр принцесс шиг гүн шиг байлгаж чадаагүй залуу юм шүү. Охтууд ихтэй яг сасныхаа дараа ингээд одоо энэ буцаад одоо түрүүний нэг юм ирвсэн малгайт хэсэг ба. Энэ царай одоо охтууд нэгдэг дээр нэг сасныхаа дараа яг нэг юм амар ингээд зүгээр бодолт нүртэл амар гоё болол ингээд story ч юм уу те зураг мураг хийхдээ ингээ яг амар анхаарлаа буцаад шууд өөртөө тавиад юу алдснаа хар гэж байгаа юм шиг ингээд зүгээр хөмсг нүртэл яг ийм симметрик тэгшмэгш бодож мудаад контр бүр амар нарийн тавьж байгаа те бүр яг мейкап нь хүртэл on point, хувцалт нь on point, ямар ч нүрэн дээр нүрт бараг батг гарахаа зогсч мөксөөл тэгэл зүгээр ингээл яг ийм болдог те юу алдснаа харамс гэж байгаа юм шиг яг нэг тийм хурц төрх яг сасны дараа охтуудаас гардаг. Тэгээд охтууд сасны дараа таарлахыг хүсэх юм бол зүгээр дуртай нэг өдрийн дараа ч юм уу 1-7 хоногийн дотор чиний хаана байхыг алидийн мэдчихсэн тэнд нөгөө гоё дээрээ тавьчихсан харуулахад бэлэн ингээд байж идэг. Тэгээд одоо энд бол таарлаж байгаа. Хэрвээ та нартай таарлахыг хүсэхгүй бол хэдэн жил ч хаана юу хийж явж байгааг мэдэхгүй явж чадна охтууд бол. Одоо харагдахыг хүссэн байж гоё дээрээ тавьчихсан. Энэ одоо ингээд сая амар олон хүмүүс дунд явж ийсэн аа. Яг сенсор дэгдэнгут ерөөсө хөнгө болж байгаа. Тэгэхээр энэ бол одоо юу гэдэг клуб 4 хүн байгаа ч гэсэн би чиний харцыг булааж байгаагаа мэдэж байна. Чи тийгээр тэнд өөрөө охинтой яриа зогсож байгаа ч гэсэн энэ байшин дотор ганцхан биел байгаа юм шиг чи намайг харж байгаа чинь би мэдэж байна гэсэн санаа явж байгаа. Одоо ингээд чамайг тэр бүхэнтэй чинь орхиод явахд бэлэн гэдэг одоо
тийм машин зшин гарах гарч байна. So энэ хэсэг яа. Вуу! За энэ хэсэг яагаад ийм өнгөтэй байгаа вэ гэхлээр миний бодлоор чамаас салах бол энэ бол харамстай явдал биш ээ. Энэ бол баяраа. Энэ бол зугаа цэнгэлээ. Маш өнгөлөг. Тэгээд солиот бууж ийн паркийн тоглоом байна. Энэ бол amusement, энэ бол сайхан явдал надад тохиолж ийн гэдэг санаа явж байна. Ахад нэг явчих. Эй. За салсны дараа romance, emotion, салалт, гуниг, харамсал ийм зүйлүүд болдгоо гэж юм. Яагаад хүүхд үлүүлээд байгаа юм бэ? Тэгээд эмэгтэй хүн хэдийгээр тийм чадaltaй, хурц, fierceтэй, төвчээртэй байдаг, өөрийнхөө тэр талуудыг харуулж чаддаг ч гэсэн бас эргээд сэтгэл гаргацсан учраас breakdown болоод бас ийм араас нь бас шаналдгийн шүү гэдгийг харуулж байна. Зүгээр нэг л бас шууд парк ороод баярлчихжээ. Амар бишээ сэтгэл гэдэг чинь. Ганцаараа байхыг дуртай. Тиймээс би өөртөө үнж байх хэрэгтэй. Тэгээ энэ машины үгийг уншина гэж бодож байгаа марцчих. Not even нэх холын дурсамж биш байна. Чамгүйгээр угаасаа илүү гэж юм. Angel-ийн юу юмсан байна. Одоо ингээд энэний санаа бол тэр далтын мэдээж тэгэл Angel байна явлаа. Эй. За тэгээд эцсийн санаа нь болохоор яг ийм хүчтэй чадaltaй өөрийн бие даасан зөндөө байгаа бид бүгд тусдаа соло явсан ч алдахгүй гэд бусад ийм соло хүмүүстэйг нийлж байгаа санаа одоо гарч ирэх шиг байна. Зяна ийм дүү байна. Тэгээд би санаануудын зөв таасан байх гэж найдаж байна. Тэгээд Jenny бол ялчгүй хамтлагийн нүүр царайн тэгээд надад бас хүмүүс одоо үргүүдийг амар гоё тайлбарлаж өгсөн. Тэгээд Blackpink бол бас үнэхээр хүчтэй байгаа хамтлаг байлаа. Гэхдээ бас сүүлийн YG-гээс болоод амар их backlash орж ирж байгаа юм шиг үлээ. Jenny өөрөө бас жоохон тийм асуудлууд үүсгдэг тал байлаа. Гэхдээ яг тийм хүн. Тэгээд Blackpink яагаад ийм хүчтэй болсон бэ гэдэг бол маш олон хайп байсан юм байлээ. Тэгээд олон жил бэлдсэн. Jenny жишээ 6, Lisa 5 жил ч үлээ амар урт бэлдсэн. 7 жил мэлж. Охтын хамтлаг бол амжилт гаргах нь эрэгтэй хамтлагуудаас арай хэцүү байдаг. Яагаад гэвэл мэдээж сексизм те эйжизм илүү амархан өгшөрдөг, амархан энэ гадаад төрхүүдэд алддаг, илүү их хөдөлмөр шаарддаг. Яагаад гэвэл K-pop-ийн ихэнх фэнүүд нэмэгтэй байдаг учраас мэдээж яаж ч утас эрэгтэй хамтлагууд илүү их фэнүүдтэй байдаг ч гэдэм үү. Энэ бүхнийг даваад амжилттай явж байгаа хамтлаг бол Blackpink. Тэгэхээр энэ бол хэр сайн байгаа нь харагдж байгаа. Тэгээ дээрэс нь маш цөөхөн дуугаар 10 хүржил үгүй цөөхөн дуугаар ийм амар амжилтанд хүрсэн Coachella дээр дуулсан. Тэгэхээр ялч Blackpink бол дэлхийн хамтлаг юм байлээ. Тэгээд яг солонгост бол одоо BTS ч гэдэм үү, Big Bang, Blackpink энэ шиг 21 шиг л бүр амар л амжилт олохгүй бол хөрхий энэ K-pop одооч бас хөрхий мөнгө олж чаддгүй юм биш, тийм баян амьдарч чаддгүй юм биш шүү дээ. Эднэрсэн дээр бэлтгэх хугацаанд оюутнууд шиг ийм сургалтын төлбөр шиг ингээл өр бодогдоол яваад идэг. Тэгээд одоо бэлтгэл хувцсуунаар зураг авалт, клип хийх гээл тэдэн сая вон гэл ингээл нэг дээр нь бичигдэл яваад идэг. Тэгээд дебюти гээл энэ тийм дуулаад мөнгө олж байгаа ч гэсэн тэрийг дарсаар байгаад нэг дундаж хамтлагууд бол нэг одоо Монголд нэг 500-600 долларын ажил хийдэг хүн байдаг бол тэднэртэй л хавцаад орлоготой ч юм уу тийж л амьдрэх юм билээ. Тэгэхээр энэ бол маш том өрсөлдөөн K-pop гэдэг амар том зах зээлдээс бас нэгэн Queen хамтлаг гарч ирсэн. Энэ Blackpink гэдэг хамтлаг юм байна. Тэгээд Go Jenny дараагийн бичлэгээр уулзтлаа баяртай.
like, share, subscribe.